Та хизээ нэгэн цагт хичээлээсээ хоцроод сургууль руугаа хамаг хурдаараа гүйж байсан. Магадгүй та формоо яран өмсөж өглөөний цайгаа дутуу идээд хоох дуураагүй байгаа гэж найдан хаалгаар гарч байсан баг. Заримдаа амждаг, харин заримдаа амжилгүй шийдэглээ амсдаг байсан. Багшд загнуулах эсвэл бүтэн хичээлийн турш ангийн гадаа зогсох. Гэхдээ тэр жирийн нэгэн өглөө бидний өдөр тутмын энгийн дурсамжууд хар дарсан зүйл болж хувирвал яах вэ? Хэрвээ хичээлээсээ хоцорсон энгийн нэг өдөр бус, таны эсвэл таны хүүхдийн амьдралын хамгийн амжилттай өдөр болсон бол. Өнөөдөр бид аюулгүй байх ёстой газар, итгэж найдах ёстой газар болох сургуульд болсон эмгэнэлт явдлын тухай өгүүлэх бол. Энэ бол 15 настай Ишидо Рёко охины энгийн нэг өглөө хэрхэн амжилттай ослоор төгссөн түүх юм. Өнөөдрийн энэ хэргийг Такацука сургуулийн хаалганы хэрэг хэмээн нэрлэдэг. Энэ хэрэг 1990 оны 7 дугаар сарын 6-ны өглөө болсон юм. Тэр өглөө Рёког яралтай Кобе их сургуулийн нэмлэл рүү хүргэсэн. Эмчнэр чадах бүхнээ хийсэн ч 10 цаг 25 минутанд түүнийг нас барсныг аль бие ёсоор зарлав. Удалгүй ар гэрийнхэн нь эмнэлэгтэрсэн. Тэдний өмнө хэдхэн цагийн өмнө сургууль руугаа инээмсэглэн явсан охин нь цагаан даавуугаар бүтээлгэн эвдэж байсан бөгөөд даавн дээр нь цусны үл ялэг мөр өвдөжээ. Иймлэгийн ажилтнууд тэдэнд Рёко хүн хэлбэрийн тархины гэмтэл авсан гэж тайлбарлав. Үхлийн шалтгаан нь толгойн хүчтэй цохилтоос үүдсэн гэмтэл байлаа. Удалгүй цагдаа нар сургууль дээр ирэв, гэвч тэнд бүх зүйл хэвиймэд харагдаж байсан. Сурагчид нам гүмхэн шалгалтаа өгч хичээлүүд үргэлжилсээр хинч сандарсан шинжгүй. Цусны мөрж байсангүй. Хэдхэн минутын өмнө энд хүн амны эмгэнэлт осол болсон гэж хэлэх ямар ч шинж тэмдэг байсангүй. Тэр өдөр шалгалттай байсан тул цагдаа нар шалгалт дуусахыг хүлээж байж байцаалтаа эхлүүлжээ. Сургуулийн удирдлагууд энэ бол золгүй осол байсан гэж тайлбарлсан. Гэвч удалгүй тэр тайлбар нуран өнөв. Учир нь сурагчид үнэндээ юу болсныг харсан байсан юм. Тэдний ярьснаар Ишидо Рёко нь 230 кг жинтэй төмөр гүйдэг хаалганд даруулсан байж. Гэхдээ эмгэнэлт мөчөд хүрэхээс өмнө Рёко гэж хэн байсан тухай ярьцгаая. Рёкогийн гэр бүл бага насны талаар олон нийтэд үлдсэн мэдээлэл тун цөөхөн байдаг. Гэхдээ нэг зүйл тодорхой, тэр бол сайн сурагч байж. Тэрбээр тухайн үед Японы ердөө 5хан судалгааны загвар ахлах сургуулийн нэг байсан Кобе Такацука ахлах сургуульд сурдаг байсан. Рёко дууцойтой хичээнгүй дүрм зөрчдөггүй үгэд байв. Бусдын анхааралд муугар өртөх хүн огт биш. Харин хамгийн эмгэнэлтэй нь 1990 оны 7 дугаар сарын 6-нд амиа алдсан тэр өдөр нь түүний амьдралдаа анх удаа хичээлээсээ хоцорсон өдөр байж. Тэр өдөр улирлын эцсийн шалгалтын сүүлчийн өдөр байсан юм. Рёко унтчихсан тул яаран гэрээсээ гарч ямар ч байсан амжина гэж найджээ. Тухайн сургуулийн дүрм маш хатуу байв. Өглөө 8:30 минут боломогт сургуулийн гол хаалгыг хаадаг бөгөөд түүнээс хойш ирсэн сурагчдыг сургуульд оруулдаггүй байж. Хоцорсон хүүхдүүдийг шийдэгдэг байсан. Тэр өглөөч мөн адил 3 багш хаалган дээр үүрэг гүйцэтгэж байв. Тэдний нэг нь сургуулийн хаалганаас 200 орчим метрийн зайд байдаг галт тэрэгний буудлын ойролцоо микрофон барин зогсож яараараа хоцорж болохгүй хэмээн сурагчдад байнга анхааруулж байж. Удалгүй тэр багш сургуулийн өөдлөө буцан ирж микрофон тавиад цаг руугаа харан одоо хаалгаа хаалаа гэж чангаар хэлсэн байна. Зарим сурагчийн хэлснээр тэр бүр 5, 4, 3 гэж тоолж эхэлсэн нь хүүхдүүдийг улам их сандраасан гэдэг. Харин шүүхтэр уг багш болох Тошихико Хосой үүнийг эрс нэцааж. Тэрээр би тоолоогүй, шалгалтын сүүлчийн өдөр байсан болохоор хүүхдүүдийг хурдлаарай гэж л хашгирсан гэж мэдүүлсэн байна. Яг өглөөний 8:30 минут болоход сургуулийн хоох бүх кампусаар цуурайтав. Энэ нь хаалганы хаах тохио байлаа. Хосой 1.5 м өндөр ойролцоогоор 230 кг жинтэй аврах төмөр гүйдэг хаалганы өмнө очив. Эхлээд тэр биеэрээ налж хүчтэй түлхэн хөдөлгөв. Хүн таалга баг багаар хурдалж эхэлсэн байна. Хангалттай ирч амгц тэр биеэрээ түлхэх болж зөвхөн гараар ажиглуулан хаалгыг гүйлгэжээ. Хосой багшийн хэлснээр тэр өдөр өөрийнх нь харц урагшаа чиглэж байсан. Хаалга хаагдах үед зөвхөн хамгийн сүүлийн мөчөд амжиж орсон 2 сурагчийг харсан гэж. Өөр хинч харагдаагүй гэсэн байна. Гэвч Рёко тэр үед хаалганы гадна талд байлаа. Тэр найзтайгаа хамт хаалганаас 200 орчим метрийн зайтай явган хүний замаар хамаг хурдаараа гүйж байсан. Тэр урд нь явж байсан өөр нэг сурагч гинэт гүйж эхлэхийг хараад мөн араас нь гүйсэн. Сургуультай бараг хүрх үедээ хоёр охин амьсгагаа жаахан дарж түр зогсов. Гэтэл яг тэр мөчөд сургуулийн хонх дугарлаа.
Тэд дахин хамаг хурдаараа гүйж эхлэв. Хаалга ойртох тусам Рёко улам хурдулж найзаасаа төрүүлэн гүйж урд нь байсан хэдэн сурагчдыг гүйцэж өнгөрчээ. Түүний зүүн талд ердөө хагас метрийн зай зогсож байсан нэг хүү хожим ингэж дурссан байдаг. Рёко хаалганд хүрэхийн өмнөхөн бие урагш бүхийлхэн толгоогоо доошлуулж бусад сурагчдын дундах өжүүхэн завсраар шургалан орохыг оролдсон. Харин үүнийг ярьсан хүү өөрөө одоо оролдоход хитрхи оройтсон хитрхи аюултай гэж бодоод зогссон байна. Харин Рёко зогссонгүй. Тэр хамаг хурдаараа үргэлжлүүлэн гүйсээр байлаа. Үүний зэрэгцээ урт талд байсан хосоо юуж хараагүй гэж мэдүүлсэн бөгөөд тэр хаалгыг хүчтэй хаажээ. Тэгээд л Рёко хамгийн амжигтай байрлалд орчихсон байна. Хүнд төмөр хаалга хаагдаж 230 кг жинтэй төмөр хаалга түүнийг хавчин даржээ. Тэр амжигтай мөчөд багш Тошихоки хосоо юу болсныг огт ойлгоогүй байж прокурорын тайлбарснаар тэр гарсан чимээ шугааныг өөр зүйлгэж андуурсан байна. Түүний бодлоор нэг эрэхтэй сурагч хаалгыг түлхэж хүчтэй дотгошоо орох гэж байсан гэж. Тиймээс тэр хаалгыг дахин татан онгойлгон хоцорсон сурагчдыг загнах гэж алхажээ. Гэвч дараагийн мөчөд харсан зүйл нь түүнийг хөшөө мэд хөдөлгөөнгүй болгосон юм. Хаалганы завсар Рёко хавчуулагдсан байлаа. Толгой нь аимшигтайгаар няцарч би нь ямарч хөдөлгөөнгүй болсон байна. Хамгийн чухал гэрчүүдийн нэг нь Рёкотой хамт гүйж явсан найз нь байлаа. Түүний ярьснаар хаалганд ойртохын өмнө хоёр охин өөр өөр талаас хүмүүсийн дундуур шургалан орохоор салжээ. Зарим гэрчийн хэлснээр Рёко хүмүүсийг тойрон баруун талаар нь орох гэж оролдсон ч амжилгүй хаалганд хавчуулагдсан байна. Авсан гэмтлэн ч үнэхээр аимшигтай байв. Түүний толгой хаалганы төмөр хүрээ болон багны хооронд хавж идснээс гавлиас нь бараг бүхэлдээ бутаржээ. Түүнийг олоход амьсгалтай байсан ч амьд үлдэх боломж том бага байлаа. Тухайн үед сурагчдын дунд хосой багш охиныг хаалган дээр орхиод буцаад шалгалтын ажилдаа орсон гэсэн яриа тархсан байдаг. Гэвч шүүхтэр хосой үүнийг үгүйсгэсэн. Тэр өөрийгөө туслахаар үлдсэн гэж мэдүүлсэн байдаг. Түүний хэлснээр эмх замбраагүй байдал үүсэх үеэр сургуулийн бейсболын багийн нэг сурагч санамсаргүйгээр түүний толгой руу хүртэл цогсон байна. Удалгүй Рёког түргэн тусламжаар Кобе их сургуулийн эмнэлэг хүргэсэн ч аль хэдийн хитрхи оройтсон байлаа. Өглөөний 10 цаг 25 минутанд Ишида Рёко нас барсан гэж аль биесээр тэмдэглэжээ. Харин тэгвэл Тошихико хосой багш гэж хэн байсан бэ? Осол болох үед тэр 39 настай, гаднаас нь харахад жирийн нэгэн багш байлаа. Тэрээр 1951 онд Хёго мужийн Изүши дүрэгт төрсөн. Тухайн үед багшилж эхлээд ойролцоогоор 15 жил болж байсан бөгөөд Кобе Такацука ахлах сургууль нь түүний ажиллаж байсан 3 дахь сургууль байж. Тэр Японы түүхийн хичээл заадаг байсан. Мөн 3 дугаар ангийн сурагчдын дид эрхлэгчийн албыг хашдаг байсан нь төгсөг ангийн хүмүүжил Сахилах Батыг хариуцдаг чухал албан тушаал. Үүнээс гадна сургуулийн бейсболын багийн менежерээр ажилладаг байж. Гэхдээ хосойгийн өнгөрсөн түүх цэвэрхэн байсангүй. Тэр энэ сургуульд ирэхээс өмнөх ажиллаж байсан сургуульдаа бейсболын клубын нэг сурагчийг зодсон хэрэгт холбогдож байж. Тэр сурагч гэмтэл авч улмаар хосой 50,000 йений торгуул төлсөн байна. Түүнийг мэддэг хүмүүсийн ярьснаар хосой маш хатуу, дүрм журмыг юунаас илүү чухалжилдаг хүн байж. Сахилах Бат дэг журам л хамгийн түрүүнд байх ёстой гэж үздэг нэгэн. Магадгүй яг ийм зан чанараас нь болоод осол болсон өдөр сургуулийн хаалгыг хариуцуулсан байх. Өөрөөр хэлбэл дүрм зөрчсөн хэнийг ч өршөөлгүй зогсоох хүн гэж үзсэн хэрэг. Цагдаа нар сургууль дээр ирэхэд хамгийн хажиргалтай зүйл нь хаалга ямар ч цусгүй цэвэрхэн байсан явдал байлаа. Ийм аимшигтай осол болсон газар гэхэд ямар ч улам рүүлдэггүй байсан нь мөрдөгчдийн анхаарлыг шууд татжээ. Тэд сургуулийн нотлох баримтыг зориуд арилгасан байж болзошгүй гэж сэжиглэж эхэлсэн байна. Нөгөө талаар ослыг нүдэрээ харсан сурагчид найзынхаа талаар асууж эхэлжээ. Хосой тэдэнд охин хүнд гэмтсэн. Гэхдээ амь насанд нь аюултай биш гэж хэлсэн байна. Энэ нь хоёр боломжийг харуулж байлаа. Нэг бол тэр ослын ноцтой байдлыг зориуд багасхан ирсэн. Эсвэл үнэхээр Рёкогийн гэмтэл ямар хүнд байсныг ойлгоогүй байсан. Гэвч тэр үед Рёко аль хэдийн эмдэгт хүрэгдсэн удалгүй нас барсан байна. Хэрэг олон нийтэд ил болгогц Японы хэвлэл мэдээллийнхэн өдөр бүрийн талаар мэдээлж эхэлжээ. Тэд зөвхөн ослын талаар бус сургуулийн удирдлагууд үнэн мөнийг нуухыг оролдож байгаа мэт харагдсан үйлдэлүүдийг ч онцлон мэдээлсээр байсан юм. Энэ хэрэг удалгүй ганц ослын асуудлаас давж Японы сургуулиудын сахилгын хатуу тогтолцооны талаар уус даяар маргааны эхлэл болж хувирчээ. Тухайн үед Кобе Такацука ахлах сургууль шинээр байгуулагдсан сургууль байсан. Сургуулийн үнэлгээч тийм өндөр биш байж.
Японы сургуулийн нэр хүнд нь эсэлтийн шалгалтын амжилт их сургуульд эсвэлдэх хувьтай шууд холбоотой байдаг. Тиймээс чансаа доогоор сургуулиуд шилдэг сурагчдыг татахад үргэлж хүндрэлтэй тулгардаг байв. Иймээс зарим сургууль өөрсдийн сул талыг нөхөхийн тулд удирдлагын боловсрол гэх хатуу сахилгын тогтолцоонд тулгуурлаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл манай сургуулийн дүн хамгийн сайн биш байж магадгүй. Гэхдээ манай сурагчид хамгийн хүмүүжлтэй, хамгийн дэг журамтай гэсэн дүр төрхийг бий болгохыг зорж байсан юм. Ингэснээр эцэг эхчүүд боловсролын байгууллагууд болон олон нийтийн итгэлийг авахыг хүсжээ. Гэхдээ энэ бодлого аажмаар хэтэрхий туйширсан байлаа. Сурагчдыг хөгжүүлэхийн оронд айдас дээр суурилсан орчин бий болжээ. Хатуу дүрм сургуулийн нүүр царай болсон юм. Удалгүй сэтгүүлчид боловсролын мэрэгчлэтнүүд, олон нийтийн зүтгэлтнүүд энэ тогтолцоог шүүмжилж эхлэв. Тэдний үзэж буйгаар энэ нь зүгээр нэг хатуу сахилга биш. Харин хүүхдүүдийн эрх чөлөө, нэр төрийг үгүй хийдэг дарамтын тогтолцоо. Аюулгүй байдлаас илүү дуулууртай байдлыг эрхэмлэдэг систем болсон. Ингээд Япон даяар сургуулийн хатуу сахилгын бодлогыг өөрчлөх хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Харин ослын дараа сургууль маш хурдан арга хэмжээ авсан, хэвч хүмүүсийн хүссэн шиг биш. Сургуулийн удирдлага хамтын хариуцлага хүлээхийн оронд бүх бурууг ганцхан хүн болох Тошихико Хосой багш дээр тогтжээ. Харин тэр хаалган дээр ажиллаж байсан үлдсэн хоёр багшийн нэрийг олон нийтэд хизээж зарлаагүй, тэдэнд ямар ч сахилгын шийтгэл оногдуулаагүй. Хэрэг эрүүгийн шүүхэд шилжих үед шүүх Хосойг хайхрамжгүй ажиллагаа гаргасан гэж үзв. Гэвч сургуулийн байгууллагуудын хариуцлага эсвэл удирдлагын боловсрол гэх бодлогын талаар бараг юу ч хэлсэнгүй. Харин шүүхийн гадна байдал огт өөр байлаа. Хэвлэл мэдээллийнхэн сургуулийг ширүүн шүүмжилж байв. Ялангуяа Рёко нас барсны дараах үйлдэлүүд нь хамгийн бухимдлыг улам ихсгэсэн. Осол болсон даруйд сургуулийн ажилтнууд хаалган дээрх цусны мөрийг угааж арилгасан байдаг. Ингэснээр цагдаа нар хэргийн газрыг бүрэн шалгах боломжгүй болсон. Үг орч зогсохгүй сургууль осол болсон төмөр хаалгыг бүхэлд нь авч хаях гэж оролдсон байна. Олон хүн үүнийг нотлох баримтыг устгах гэсэн орлого гэж үзжээ. 1990 оны 7 дугаар сарын 20-нд Ослоос хойш 2-7 хоногч болоогүй байхад сургууль эцэг эх багш нарын нэгдсэн хурлыг зохион байгуулжээ. Хэвлэл мэдээллийнхэн сургуулийн гадна олнороо цугларсан байв. Тэд дотор юу ярьж байгааг мэдхийн тулд цоохны дэргэд микрофон байрлуулж, агаар зуултын нүхэнд хүртэл чагнах төхөөрөмж хийж, зарим нь хаалган дээр чихээн наан сонсхийг оролдож байв. Бүр жижиг радио дамжуулагч ашиглан шууд дамжуулах гэсэн сэтгүүлч идэж байсан. Гэвч сургууль үнийг урьдчилан тооцоолжээ. Хуурлын туршид маш чанга хөгжим тавьж, доторх яриа гадна сонсогдох ямар ч боломжгүй болгосон байна. Гэсэн ч хурлыг дотроос нь хэн нэгэн касетанд бичиж авчээ. Магадгүй PTA буюу эцэг эхийн холбооны гишүүн байсан бололтой. Бичлэгийн эхэнд Хёгомочийн боловсролын газрын нэгэн албан тушаалтан эцэг эхчүүдийг загнан PTA бол мэдээллийг гадна хүмүүст дамжуулах газар биш гэж хэлсэн байна. Мөн хэрвээ энэ хурлын агуулга хэвлэл мэдээлэлд алдагдвал худал зургалт тархаж сурагчдад асуудал үүсгэнэ гэж хэмээн анхааруулжээ. Гэхдээ тэрхүү аудио бичлэг 8 жилийн дараа анх удаа олон нийтэд ил болсон байдаг. 1990 оны 7 дугаар сарын 21-нд Хёгомочийн цагдаа нар ослын явцыг дахин туршиж үзжээ. 230 кг жинтэй хаалгын цохилтын хүч тархийг бүрэн будалсан байв. Мөн цагдаагийн нэмэлт мөрдөн шалгалтын үеэр бас нэгэн төгшүүртэй баримт ил болсон байна. Үүнээс ч өмнө Хосой багш энэ хаалгыг хаахтаа нэгэн сурагчийн банцлыг хавчуулж байсан тохиолдол гарч байж. Энэ нь түүний хаалгыг аюулгүй ашиглах талаар хангалттай сургалт авч байсан үгсэн эргэлзээг улам нэмэгдүүлсэн. Эцэст нь Тошихико Хосойд албан үргээ гүйцэтгэх явцдаа хүний амнаас хохироосон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж Хобе дүргийн прокурорын газар чийлжүүлв. Шүүх хурал дээр Хосой бүх бурууг өөр дээрээ үрхээс татгалзсан тэрээр хаалга хаах үргийг ганц бие биш нийт 3 багш хамт хариуцдаг байсан гэж мэдүүлсэн байна. Мөн хаалгыг хаасан арга барилаа тухайн үед аюулгүй бөгөөд хэвийн гэж үзэж байсан гэж хэлсэн. Түүний хэлснээр сургууль түнд аюулгүй ажиллагааны талаар ямар ч сургалт өгөөгүй аж юуг хийх ёстой, юуг хийх ёсгүй талаарч огт зааварлаж байгаагүй гэж. Хосой цааш нь сурагч толгоогоо төрүүлээд хаалганы нарийн завсар руу ингэж бүтэн хурдаараа гүйж орно гэдгийг урьдчилан таамаглах боломжгүй байсан юм мэдгдсэн байна. Ингээд тэр бурууг бүхэл бүтэн тогтолцоолоо чиглүүлсэн. Түүний хэлснээр хэрвээ хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой бол зөвхөн өөрөө биш, сургууль, Хёгомочийн боловсролын зөвлөл, Японы боловсролын яам бүгд хамтдаа хариуцлага хүлээх ёстой байсан гэж. Учир нь эдгээр байгууллага сахилга батыг юу юунаас илүү эрхэмсэн боловсролын бодлогыг бий болгосон атлаа.
түүнийг хэрхэн аюулгүй хэрэгжүүлэх талаар багш нарт ямар ч заавар өгөөгүй гэж тэр тайлбарласан. Осол гарснаас ердөө 20 хоногийн дараа буюу 1990 оны 7 дугаар сарын 26-нд Хёго мужийн боловсролын зөвлөл сахилгын арга хэмжээ авчээ. Тошихико Хосег ажлаас нь бүрмсэн халсан байна. Мөн сургуулийн захиралд аль бие усны сануулга өгч дэд захирал болон сургуулийн даргад сахилгын шийтгэл новогдуулжээ. Хоёр дэд даргаыг хатуу анхааруулсан боловч хаалгыг хаах тушаал өгсөн бусад багш нарт ямар ч арга хэмжээ аваагүй. Харин Хосой ажлаасаа халагдсны дараа эсэргүүцэн гомдол гаргасан байна. 1990 оны 9 дугаар сард боловсролын зөвлөл шин захирал томилжээ. Шин захирлын хамгийн ихний шийдвэрүүдийн нэг нь эцэг эх багш нарын бүх уулзалтыг цуцлах байлаа. Өөрөөр хэлбэл энэ хэргийн талаар дахин ямар ч тайлбар хийхгүй гэсэн үг байсан. Харин үүний завсар шүүхийн ажиллагаач үргэлж ирсээр байлаа. 1992 оны 4 дугаар сард ял сонсохоо өмнөхөн Хосой Бүнгээ Шүнжүү сэтгүүлд 700 хоногийн дуулууртай байдал ба гимшил нэртэй хувийн эссегээ нийтлүүлжээ. Тэр нийтлэлдээ энэ хэрэгээс хойш өөрт нь ямар их сэтгэл санааны дарамт ирснийг мөн хэлэл мэдээллийнхэн өөрийг нь бодит байдлаас өөрөөр дүрсэлсэн гэж үзэж байгаагаа бичсэн байна. Ингээд 1993 оны 2 дугаар сарын 10-нд дүүргийн шүүх эцсийн шийдвэрээ гаргажээ. Шүүхийн үдснээр сургуулийн хаалгыг хаах нь нэг удаагийн тохиолдлын үйлдэл биш. Өдөр бүр давтагддаг байнгын ажил байсан. 230 кг жинтэй төмөр ийм хаалгыг хангалттай болгоомжгүйгээр хаах нь маш аюултай, бүр хүний амьд хүрч болох эрсдэлтэй гэж дүгнэжээ. Мөн багш нар сурагчид хамгийн сүүлчийн мөчид хаалгаар гүйж орохыг урьдчилан таамаглах бүрэн боломжтой байсан гэж үзсэн байна. Тэр өдөр багш нар хоорондоо ямар ч аюулгүй ажиллагааны зохицуулалт хийгээгүй байсан нь хайхрамжгүй байдлын тод жишээ гэж шүүгч онцолжээ. Ингээд прокурорын үндэслэлийг бараг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Тошихико Хосойд 1 жилийн хорих ял оноосон боловч 3 жилийн хугацаагаар тэнцэж шийдвэрлэв. Хосой энэ шийдвэртээ санал нийлэхгүй байсан ч гэр бүлдээ учирсан асар их сэтгэл зүйн дарамтыг бодолцсон давж заалтахаас татгалзжээ. Ингэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон юм. Үүний улмаас түүний багшлах эрхийн лиценз бүр мөсөн хүчингүй болсон байна. 1993 оны 4 дугаар сард Тошихико Хосой өөрийн жинхэнэ нэрээр номоо хэвлүүлв. Тэр номондоо сургуулийн хаалгыг хамгаалж буй цагдаа шиг үүргээ ямар ч эргэлзээгүйгээр гүйцэтгэж байсан тухайга бичсэн байна. Тэрээр энэ бүхнийг өөрийн ажил, өөрийн үүрэг, өөрийн зөв гэж итгэж байсан зүйл хэмээн тайлбарлажээ. Хэдийгээр өөрт нь харамсал байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч өөрийг нь ийм байдалд хүргэсэн тухайн үеийн боловсролын тогтолцоо байсан гэж үзсэн хэвээр байлаа. Гэсэн ч тэр өөрийгөө болгоомжгүйгээр хүний амьд хүрсэн хэрэгт буруутгасныг зөв гэж хизээж хүлээн зөвшөөрөөгүй. Мөн хэвлэл мэдээллийнхэн өөрийг нь хэтэрхий их шүүмжилж олон нийтийн өмнө гутаанд оромжилсан гэж бичжээ. Энэхүү ном олон жилийн дараа дахин олонний анхаарлыг татсан ч хүмүүсийн дийлэнх нь нэг зүйл дээр санал нийлсэн. Хосой өөрийн үйлдэлийн төлөө хизээж бүрэн хариуцлага хүлээгээгүй. Тэр дурсамж номондоо хүртэл сургуулийн хаалгыг бараг цагдаа шиг хамгаалдаг байсан тэр тогтолцоог зөвтгсөн хэвээр байж. Осол гарсны дараахан сургуулийнхан Йокогийн амиг авч очсон төмөр хаалгыг нууцаар буулгахыг оролдсон талаар өмнө дурдсан. Гэвч эцэг эхчүүд болон орон нутгийн иргэд хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн үүний дараа шүүх хэрэг бүрэн шийдэгдэхээс өмнө хаалгыг буулгах нь зохисгүй хэмээн шийдвэрлсэн байна. Харин Хосойгийн ял эцэслэн хүчин төгөлдөр боломогц сургууль төлөвлөгөөгөө хэрэгжүүлж 1993 оны 7 дугаар сарын 30-нд тэд анхны ган төмөр хаалгыг буулгаж оронд нь илүү жижиг хөнгөн шинэ хаалга суйрлуулсан байна. Энэ шийдвэрийг хэвлэлийн баг хурлаар зарласан боловч хамгийн гайхалтай нь эцэг эхийн болон PTA-д урьдчилан огт мэдэгдээгүй байж. Энэ нь орон нутгийн иргэдийн бухимдлыг улам өдөөсөн тэд сургууль татвар төлөгчдийн мөнгийг ашиглан энэ эмгэнэлт явдлын улмарыг арилгахыг оролдож байна хэмээн үзэж шинэ хаалганы барилгын зардлыг сургууль өөрөө буцаан төлөх ёстой гэж шаардчихжээ. Энэ асуудал дээд шүүх хүртэл очсон ч эцэст нь иргэдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Харин талигаач Рёкогийн эцэг эх өөр нэгэн иргэний хэрэг үүсгэжээ. Тэд зөвхөн Хосой багшд бус сургуулийн дүрм журам болон багш нарын хайхрамжгүй байдлыг охиных нь өхлийн гол шалтгаан гэж үзэж сургуулийг шүүхэд өгсөн юм. Олон нийтийн санал бодлого хоёр хуваагдсан ч ихэнх хүмүүс гэр бүлийг дэмжиж байлаа. Хүмүүс аюулгүй байдлаа бодлохгүйгээр ийм хатуу дүрм хэрэгжүүлэх нь зөв байсан уу гэж асууж эхэлсэн юм. Тухайн сургуулийн төгсөгчид ч өөрсдийн дурсамжаа хуваалцав. Зарим нь хаалгаар амжиж орохын тулд зүнхээ хүртэл замдаа хайдаг байсан гэцгээжээ. Харин зарим охид өмнө нь яг тэр завсраар шургалах үед нь банзлан хавчуулагдж байсан хэмээн ярьсан байдаг.
Эцэстэн шүүхийн шийдвэрээр Такацука ахлах сургууль Рёкогийн гэр бүлд 60 сая йений нөхөн төлбөр олгохоор болжээ. Гэхдээ энэ мөнгө хангалттай юу? 60 сая йен. Энэ мөнгө гэгээлэг ирээдүйтэй гэмгүй 15 настай охины амийг нөхөж чадах. Өөрийг нь хамгаалах ёстой хүмүүсийн алдаанаас олж амиа алдсан хүүхдүүдийн амьдралыг ямар ч мөнгө буцааж авчрах боломжгүй. Рёкогийн үхэл Японы боловсролын тогтолцоонд нэг том асуултыг үлдээсэн. Аюулгүй байдал болон хувь хүний эрх чөлөө хизээж сохор дуулууртай байдлын дараа тавигдах ёстой юм. Барууны олон орон сургуулийн дүрм сурагчдыг удирдан чиглүүлэх зорилготой байдаг. Харин 1980-аас 90-ад оны Япон болон Солонгос сургуулиуд нь юун түрүүнд сахилга бат тогтоох газар гэж ойлгогддог байсан. Нэгдмэл байдал, чимээгүй байдал, мөн дуулууртай байдал. Эдгээрийг хамгийн дээд үнэт зүйл гэж үздэг байсан. Бүр 1 минут хоцорсон ч шийтгэл хүлээдэг байлаа. Рёко яг ийм нийгэмд амьдарч байсан. Хоцорхон зүгээр нэг төвөгвш ичхүүр гэж үздэг нийгэм. Багш нар нь хамгаалагч бус харуул шиг дүрм сахиулдаг орчин. Чухамдаа энэ хэрэг Японы сургуулиудыг өөрчилсөн юм. Рёкогийн үхлийн дараа Японд хар сургуулийн дүрм гэх асуудал олонний анхаарлын төвд оржээ. Эдгээр нь шаардлагагүй хуучирсан, заримдаа хүний эрх зөрчсөн дүрмүүд. Жишээлбэл байгалаасаа бор эсвэл шар үстэй хүүхдүүд хүртэл үсээ заавал хараар буддаг байх. Охид зөвхөн цагаан эсвэл шаргал дотор хувцас өмссөн байх. Биеийн тамирын хичээлийн үеэр хүртэл дотор хувцсыг шалгах. Боосон үсний ирзэний хүртэл ямар өнгөтэй байхыг дүрмдэх. Зарим сургуулиуд гизгээ өндөр боохыг хориглодог байсан. Учир нь хөвгүүдийн анхаарлыг сарниулж магадгүй гэж үздэг байж. Нэг сургуулийн эмгэнэлт хэрэг эцтэй бүх улсын сэргүүлэг болсон юм. Токио хотын бараг 200 орчим сургууль эдгээр дүрмийг хүчингүй болгосон байдаг. Мөн 2025 он гэхэд Японы зүүн бүсийн 170 гаруй сургууль дүрмд хувцасны журмаа шинчилж, хүүсээс үл хамааран өмсөх боломжтой дүрмд хувцас нэвтрүүлжээ. Энэ бүхэн Рёкогийн эмгэнэлт үхлийн дараа эхэлсэн өөрчлөлтийн нэг хэсэг болсон юм. Энэ хэрэг хүмүүст нэг асуултыг үлдээдэг. Сахилга батва аюулгүй байдлын тэнцвэр хаана байх ёстой вэ? Дүрм хизээ хүүхдүүдийг хамгаалахаа болж харин хүүхдүүдэд аюул учруулж эхэлдэг вэ? Энэ хэрэг Японд даяар сургуулийн хатуу хүний эрх зөрчсөн дүрм журмын талаар томоохон хэлэлцүүлэг өрнүүлж олон сургуулийг бодлогоо өөрчлөхөд хүргэсэн. Рёкогийн амийг буцааж авчрах боломжгүй ч түүний хэрэг ирээдүйд олон мянган сурагчийг илүү аюулгүй орчинд суралцахад нөлөөлсөн чухал сургамж болон үлджээ.